хоёр хөлний өсрэлтэн дээр өмнө бүгдээр жам оронтой өсрэлтийн техникийг хамт таарсан тийм ээ. Тэгэхээр түрүүн бас багшнаас үзүүллээ шүү дээ. Яг эхнийхээ алхмыг хийгээд тэгээд сүүлийн хөлөө урд талдаа авчирхтаа бидний гаргадаг алдаа яадаг вэ гэхээр хөлөө хойноос нь ингээд шууд урагшин зөөгөл нэг юм чигээрээ байрлалаас дээш ингээд өсрээд байдаг байхгүй. Тэгээд энэ маань болохоор нөгөө нэг таны өсрэлтийг ч арай жоохон муу тий муу хэмжээнд байлгах. Тэгээд дээрээс нь нөгөө нэг хит их урагшаагаа ингээд урсаж үсрэх тийм сул талтай байдаг байгаа шүү. Тэгэхээр яг алхамдаа хийлээ хоёр дахь алхмаа ийшээгээ нэг жоохон тийм дали хазгаа тавьж өгнө гэсэн. За ингэж хазгаа тавьж өгснөөрөө урагшаа явах гээд байгаа инерцийг чинь дээш нь чиглүүлж дээшээ ингэ өсөрдөг гэсэн. Гэхдээ нөгөө биеэ ингэж ийшээ харуулж өгсөн болохгүй. Биеэ урагшаа харуулсан байгаа учраас өсөрхөөрөө хүн ингээд агаар дээр ихсэрдэг гэсэн үг шүү. За тэгэхгүй яг ингээд нөгөө хөлтөөгөө хамт биеэ ийшээ ингэ харуулчих юм бол одоо жинкнээс нөгөө хазгаа өсрээд явчихнаа. Тэгээд хамгийн сүүлийн тэр нэг энэ ашиглалтыг маш гоё том хийх хэрэгтэй. Одоо энэ ашиглалтыг энийг одоо маш тийм том зайтай ашиглал илүү үр дүнтэй өсгөх гэсэн. За сүүлийн ашиглалт том. Тэгээд энэ өвдөг ба штэ ийм байж өрөөсөө болохгүй шүү. Гадагшаага юм. Аль болох дотгошоогоо жоох юм номорсон байдалтай тэгээд дэшигээ өсрүүл яг илүү өндөр өсрөх. Хит их ингэж өвдөг хоорондоо ингэж нийлж өрөөсөө бас болохгүй гэсэн. За одоо яг хажуунаасаа ийм хараад гэсэн. Тэгээд доошоогоо нэг юм 80 градусын өнцгтэй ингэ суугаад өгдөг гэсэн. Хит ингэ сууж болохгүй. Хит бас ингэж юм хагас ийм байдлаар дэше өсрэлт чинь бас их баг гарна гэсэн. За нөгөө талаасаа өсөрдөг хүнтэй хүн бас яг адилхан байгаа шүү дээ. Хараа. Тэр баруун хөлөө урддаг яг юм дагналцсан. Хит ийм далимэл тавьж өрөөс болохгүй шүү. Тэгвэл шараагаа гэдэг аюултай. За яг ийм хөө байдлаас л ингээд дээшээ өсөрөхөд өсрэлт чинь одоо хурдан дээшээгээ юм тэмүүлдэг гэсэн үг. Бид нар хуучин яадаг вэ гэхээр ингээ өсөрчгээд хоёр хөл хоёул урагшаа чиглэлээ ингээд тэр чигээр урагшаа урсаа авчдаг гэсэн. За хөлний одоо чинь зүүн талын хөлний энэ эргэлтийг маш сайн анхаараа. За одоо энэ дээр буруу техникээр бол яаж юм? Хөл шууд араас нь урагшаа ингээд зөөгдөж байгааз. За энэ техникээр яаж юм гэхээр гიშгэлээ ийм диагнацсан тойрог үсгсэн маягтай дараа энэ хад нараа хад ийм тойрог үүсгэж юм готод татсан байдалтайгаар өсрэлтийг үүсгэх юм бол илүү үр дүнтэй. Тэгээд нөгөөнийг яриад байгаа чинь одоо хараа ингэж өсөрснээ бид нар хөлөө ингэж чадахгүй шүү дээ тийм болохоор анханасаа нөгөө зөв техникээр хойноосоо бүгд ирмээр хэлсэн. Тэгээд дэше өсөрдөг гэсэн. За хоёр хөлний өсрэлт дээр үсэн ийм л гарны савлт бол бас их чухал. Гарны савлтыг одоо хойноосоо ингэж савж болно. За хажуудлаас ингэж савж болно тийм ээ. Сав үедээ тохоогоо ингэж шулуун байдлаараа заяа. Тэгэхгүй нэг зарим хүмүүс чинь ингэж ийм нугалцсан байдлаас нэг хагас дутуу ингэж саваад идэх байхгүй юу? Тэгэхээр савлт аягүй болж чухал гэсэн. Доош нь ингээ баг зэрэг бас жоохон бөхтөж өгөх хэрэгтэй тийм ээ. Жоохон ингээ бөхтөж өгөх хэрэгтэй. Хит юм гэдгэр өж болох. За ийм бөхтөйсэн байдлаас тэгэл дэшээ түлх гэж дэлбэрэх юм бол тэгэл өөр өссөн өндөртөө одоо хүрнэ гэж ойлгож болно гэсэн. За тэгээд нэг хөлний өсрэлтэнд түрүүн багш нь харуулсан тийм ээ. Нэг хөлний өсрэлтэн дээр ихэвчлэн бол яг хоёр гараа ингэж хойш нь зэрэг саваад тэгээд дэшээ өсрүүл бас илүү сайн байдаг. За багшийнхнууд бол өөрөө анханасаа хоёр хөлийнхөө техник илүү их ингэ хөгжүүлээ явуулсан учраас нэг хөлний гарны савлан дээр жоохон нэгтлийн гараа их сайн савж өгөхгүй байгаа талаас ажиглагддаг ингэ бичлэгээ үзэхээр тэгээ яг мөн адил сүүлийн алхамтай бас л яг том хийж өгөх хэрэгтэй тийм ээ. Сүүлийнхээ том хийж өгөөд тэгээ дээш нь тэмүүлнэ гэсэн. За нэг хөлний өсрэлт мэдээж хэрэг багш өмнө хийсэнчлэн урагшаага нэг уралж өсөрдөг учраас бас яг адилхан нэг буруу тооцоолчих юм бол дээшээ ингээд кольцоо руугаа ингээд тэмүүлэхэд тийм ээ. Сектор руугаа тэмүүлэхэд жоохон асуудалтай байдаг байх шүү. Тийм болохоор нөгөө волейболчид дандаа хоёр хөлний өсрэлтээс энэ өсрэлтийн техникүүдийг бол хийдэг байгаа. Тэгээ нэг хөлний өсрэлтэн дээр бас нэг зүйлийг анхаарахтаа ер нь хоёр хөлдөөч төр буухтаа их зөв буух хэрэгтэй тийм ээ. Аль болох хоёр хөлөөрөө зэрэг газар тач буух хэрэгтэй. Нэг хөлнөөсөө өсөрсөн байсан ч хоёр хөлөөрөө зэрэг буух хэрэгтэй.
А ингүүл нөгөө нэг таны одоо биений энэ том хүнд чи ингийн чинь газрын тэгээ газар тэр хоёр хөлөнд тэгш хуваарж болох юм бол fertile complex үржсэн сэргийлэх боломжтой гэсэн үг. Тэгэхгүй яг нэгэн хөлн дээр ингээд ачааллын өгчих юм бол энэ хөл чинь ингээд ихэж амар хүнд ачаал авч байгаа учраас гэмтэх бас магадлал өндөр байдаг шүү. За тэгээ бас хоёр хөлөөр ингээд өсрөө бууж байгаа хүн нөгөө хүний шагаан дээр хүний хөлн дээр буусан ч гэсэн бэртэл нь бага байдаг байгаа. Харин хоёр хөлөөрөө өсөрчөөд доош нэг хөлөө ягж түрүүлж ганцардахдаа хүний шагаан дээр гიშгчих юм бол маш амар хүн бэртлийг авах магадaltaй байдаг байгаа. Тийм болохоор өсвөрлөн техник төр одоо яг саний багшаа хийсэн юмуудыг маш сайн давтаарай. Тэгээ нөгөө техник чи ингээд нэг хараад хийгээд ингээд сурчдаг зүйл ерөөсөө биш. Тэгээ яг магадгүй одоо өнөөдөр 2 цагийн бэлтгэлтэй байлаа гэж бодоход нэг 10-аас 20 минутанд нас техникээ ингээд давтаад байвал илүү үр дүнтэй шүү. Хамгийн гол нь хоёр хөлөө өсвөрлөлт дээр яг энэ тавилтыг маш сайн ажиглаарай. За ерөнхийдөө энийг бол ямар ч биеийн төвийн багш өөрөө ямар нэгэн багш хэлж өгөхгүй шүү дээ, тийм ээ. Тийм болохоор ингээд хүн өөрөө зарим нэгэн хүмүүс өөрсдөө ингээд тийм сурцаар анханасаа ингээд ийм хөө байдлаар өсөрдөг болсон байдаг. Магадгүй одоо ингэж өсөрдөг хүн байгаа бол маш сайн байна, тийм ээ. Ингэж өсөрөхгүй буруу техникээр өсөрдөг байсан бол яг хөлөө жоо хазаад авчих өсрөх нэ. Тэгээ бас нэг юм байгаа шүү. Хоёр хөлний хоорондох зай гэж байгаа тийм. Энэ хоорондох зай нэг ийм хөө зайтай байхад л юм баг болдог доо. Энэ ойролцоогоор бол нэг 40 см юм уу тийм. Хэд тийм хол ингээд өсөрч ерөөсөө болохгүй. Бас хэд тийм ойрон байж байгаа гэж өсөрч ерөөсөө болохгүй ах нэ. Тэгэхээр энэ хөлнийхэн зайг бас сайн тооцоолоор гэж багш нь хэлье. За тэгээ дараагийн бичгээр уулзлаа түр баяр таа.